Үерийн ус нь Эрдэнэ толгойн гэр хорооллын айлуудаар дамжин байрнууд руу урсан орж ирдэг байна. За өмнө нь үерийн даланг битүүлээгүй байхад орон сууцнуудын хажуугаар үерийн ус урсан өнгөрдөг байжээ. Гэтэл өнөөдөр хүний ялгадас элдвийн хогоор дүүрсэн ус байрны подвал руу шууд орж байгаа. Ингэснээр ялгацсны өмхий самхаа үнрээс ахуулаад тог тасрах, иргэдийн эд зүйлсэд хохирол учруулах зэрэг хүндрэлтэй асуудлууд ихээхэн үүсэж байгаамаа. Мөн тэр хавийн зам талбай хүн машин явахын аргагүй их усаар дүүрдэг. За харин нар гарах үед үерийн усаар дамжин орж ирсэн ялгадас элдвийн хогон дээр ялаа батхан цуглан хүн байд суух аргагүй үнэртэй болдог гэж иргэд ярьж байгаамаа. За өнөөдөр хүртэл энэ газарт ямар нэгэн халдваргүй зүйлэлд ариутгал хийгдээгүй гэж байгаа юм. Үерийн ус орж ирдэх энэ хойтлоосаа бүрийн шард нэстээс ингээд наашаа энэ байрны энэ дундуур ингэж урсж яваад ийшээ. Энд чинээс чи хоог могстаар элдв юм орж иж. Одоо тэгээд үерийн ус туусан дараа ийм ухаа үнэр танартай тэгээд хог навш ингээд бөөгнөрчихсэн ийм ухаа байдалтай байдаг. Онцгой хэд хэдэн удаа дуудаж ирсэн тэд нар ирж үзчихэд ерөөс ямар ч арга боломж байхгүй өөрсдөө хүчээр шийдгэсэн. Тэгээд одоо бид нар ямар хүчээр яаш хийх юм бэ? Ийм байдал тийм. Одоо үерийн ус нааш орж энэ байрнуудын подвалгаар ингээд орчдөг битүү. Ингээл баашис орж энэ дагуур байгаа нөгөө инженерийн шугам сүлжээ, цэвэр ус мас бүх юм гол юмнууд чинь дагаж. Тэгэл нөгөө нийтийн систем рүү ус нь ороод машин хэрэгч явах боломжгүй болчих. Тэгээ энэ бол уулын тэр юуны юу илээд чинь. Онцгой байдлаас ирээд тэр цаан сэтгэлгсэн гэж байгаа байхгүй. Гарц гаргаад өгөө. Та нар тэрийг өөрснөө сэтгэл гэж. Тэгээ тэрийг сэтгэлч гэхлээр бас нөгөө тэр хүмүүстэй уулзч сэтгэлийг л одоо тэр хүмүүстэй уулзал яваад байгаа байхгүй. Тэгээ одоо энэ байлгаа усрахаар яах. Одоо ингээд жоохон хүчтэй бороо орно тий. Тэнгүүл тоггүй болчихно. Тэгээ жоохон байж л одоо цэвэр усны бохирж байгаа. Одоо энэ тийм усаалтай газар зөндөө байж байгаа шүү дээ. Усаалтай газруудаар бохир усны ингээд орчихно. Одоо бидний шүүлдэ одоо бидний бүр одоо хүнснээ айлгүй айлгүй одоо шууд нөлөөлж байгаа байхгүй. Яагаад гэж юм бол энэ чинь бохир усын цэвэрс нийлэхээр бид нар юу хийж байгаа вэ тий. Тийм л юм хийж байгаа байхгүй. Тэгэл энэ хүмүүсийн амьдарч байгаа энэ үйлчлэгээ эргэлж байгаа бүх юмнаас л авж байгаа татвараар л энэ бүх юм чи хөдөлж байгаа юм шиг. Бидний төлөө юм хийхгүй энэ одоо дүүргийн тий онцгой байдал ч юм уу энэ мэрэгжлийн хэлтийн байгууллага ч юм уу эдгээр одоо тэгээд тэр мөнгөөр юу хийдгийг ингээл хүмүүс нь байгаад байдаг. Биднээс өчнөө өөр газар нийслэлээр дүүрнэл юм гарч байгаа. Тэднэр тулгамдаад байгаа асуудлаа шийдвэрлүүлэхээр оршин суугчид дүүрэгтэй хандсан байна. Гэтэл тэд нийслэл рүү очгижээ. Харин нийслэл дүүргээс арга хэмжээ авах ёстой гэж буцаасан байна. Арга барсан иргэд нийслэлийн онцгой байдлын газраас арга хэмжээ авах хүсэлтийг ч гаргаад амжижээ. Гэтэл тэд манайх ялгадас цэвэрлдэггүй. Өөрсдөө энэ асуудлаа зас гэсэн хариултыг өгчээ. Ингэж хяналтгүй ажилдаг нийслэлийн газрын албанаас эхлүүлээд бүх шатны хариуцлагагүй албан тушаатлууднаас болж өнөөдөр хотын нэг иргэд хохирч үлдэж байгаамаа.